Сэрэглэн хөгжилтэй Мөнх тунх хайр татам даруухан Мөнх тунх марцсан бас игдүүтэй Басар Мөнх тунх ухаалаг бас овчин засхан Мөнх тунх Бид адад явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баярлнаа эсрэг дүүрүүд байна эрэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн дүүрч байна атгачин хармагсын амнаас хэрхэн яаж муутран гарч чадхыг манай хөргөн супер хүчтэй хүүхдүүд хайж олно бид адал явдлын ертөнцөөр ичдийн номоор хамтаа айлан хамтаа баярлнаа эсрэг дүүрүүд байна эрэг дүүрүүд байна хамтаа тоглох хөргөн хүүхдүүд байна мохтох Зяг хідүүлээ нэг сайхан үлгэрээр альчуу да. Тий дээ. Та жуусээ уугаад л ингээд хөвтөж ах чинь амьдрал юм уу да. Тийм ч юм уу? Тунхаа би нэг сайн ир болж 32 цагаан лонхыг нэг амьсгаар тоолох уу? За тэг. Зэ би нэг сайн ир болж 32 цагаан лонхыг нэг амьсгаар тоолъё. 1 цагаан лонх, 2 цагаан лонх, 3 цагаан лонх, 4 цагаан лонх, 5 цагаан лонх, 6 цагаан лонх, 7 цагаан лонх, 8 цагаан лонх, 9 цагаан лонх, 10 цагаан лонх, 11 цагаан лонх, 12 цагаан лонх, 13 цагаан лонх, 14 цагаан лонх, 15 цагаан лонх, 16 цагаан лонх, 17 цагаан лонх, 18 цагаан лонх, 19 цагаан лонх, 20 цагаан лонх, 21 цагаан лонх. Вау! Ойрхон байлаа шүү. Харин тийм ээ. 10 ах маань 32 цагаан лонхыг тоолох нь амьсгалын дасгал болж өгдөг гэж хэлж байсан. Пөөх тийм үү. За би нэг үзье. Манай тунх ямар мундаг юм бэ? Надаас илүү мундаг байлаа шүү. Гэтэ хоёлаа 32 цагаан лонхыг нэг амьсгаагаар тоолдог болно. Хоёлаа заавал сурах болно. За энэ нэг л эвгүй эхэлж эхлэв шүү. Юу болчих вэ? Мөнхөө? Тунхаа? Цасгаа? Янзган дээлтэй хүү. Үгүй ганцаар үлгэрийн аялд ороод ирчихлээ шүү дээ. Oh no! Эрдүрд цагт янзган дээлтэй хүү гэж байжээ. Эцгийнхээ хамт амьдран суудаг байж гин. Нэгэн өглөө хүү эцэгтэн "За аваа, хүүн ангөрөө хийж яммаар байна. Маргааш үүрийн шаргал гэгээгээр дуудаарай" гэжээ. Маргаашийн үүрийн шаргал туяанаар эцэг нь босоод утаад галан түлж, уургүй улаан шаргал цайгаан чанаад хүүгээ дууджээ. Хүүг босоод цайгаан уулгуу гарахт нь эцэг нь болсон эдэнээс амс гэхэд "Зүгээрээ аваа" гэд гараад явжээ. Хүү явн явсаар гөрөөстэй тааралдан авалжээ. Гөрөөсний махнаас идэх гэснээ болоод жаахан суутал гэнэт нохоо болон хувирчв. Хүүгийн бодол ухаан хүнийг шиг мөртлөө юм хэлэх гэвэл нохоо шиг дуугараад байж гин. Гол баатрыг нь олвол харьцах уу? Би одоо тэгэд нохоо олгон дээр очиод "Чи янзган хүү мөн үү?" гасах юм хайшаа юм бэ? Манайхаа ирээч! Ингээд Басар маань ягаад харагдахгүй байгаа юм бол? Мэдгүй. Тоглож байгаа юм болов уу? Уг нь ийм халуунд тоглож гүгээд байдгүй л юм да. Халууцчих үедээ. Нэрээ? Басраа. Басар! Басар. Басраа! Манай хэд намайг байхгүй анзаарахгүй байгаа юм бах та. Хэдэн цаг энэ ч суучваа. Араа удаад байна уу юу?
Эндээс олдохоор төөрч юм болов? Ам цангаж ийн гэж ихтэйхэн. Яадаг ч олонний хөл бараад идөө. Үлгэрийнх нь гол баатартай ч таарч магадгүй. Энд байгаа юм болов? Басраа. Сони юм да. Яасан бэ? Энд юм дарсан юм шиг байх юм. Энийг хар та. Тийм байна. Илгээсэн гэсэн байх юм. Яана, басар маань ганцаараа явчихсан биш үсттэй. Арваа хаана галээ? Яна хоноо нашлуулж яваа. Яна, басар минь. Үнэг чон туулай байдаг. Үлгэрийн орноор. Үлгэрийн мөнх манайсан бол басраа чи ёстой хөөрхөн шүү гээл. Тунх тэгсэн чи басар миний харсан хамгийн царайлаг нохоо шүү гээл. Тэнгүүд цасга басраа гэл тэгснэ басар нь тэнгүүд яасан гинэ гэсэн чи шууд эргүүлээд Нэцүүд минь. Оо заац. Харанхуй болон чимээ гарав. Басар ингээд дуусан юм байна л дөө. Энэ яаж ажилт юм болоо? Харин тийм ээ. Яана, яадаг үлээ? 10 ах хэлэхтэй. Энд болж байгаа 1 цаг болгон үлгэрт 1 өдөр болж байгаадаа тэнцэн хийж байсан. Яана тэгвэл бараг 1 өдөр болчихсон гэсэн үг юм бэ штэ. Басар маань гайгүй байгаа. Яага олоо? Яана. Уучлаарай. Ага, ана, ахаа ихчээ. Мэдөө бит айлхад л да. Яна. Яадаг үлээ? Яах вэ? Мяу. Бэж. Араа ингээд дуусгаж болохгүй хаа. Ямар солонгос киног ш. За. Химбэ та? Хөөрхий. Нөгөө нохоо болоод хөөрчихсөн хүү шүү дээ. Сэн мэн үү? Заац. Ингэж төгсвөл бас сони ин тэ. Хамтаа тоглох хөөрхөн бүгдч байна. Атгалчин хармагсын амнаас хэрхэн яаж муутган гарч чадахыг манай хөөрхөн супер хүчтэй хүүхдүүд хайж олноо. Басар подкаст. Сайн бацхан уу? Басар подкаст эхэлж байна. Өнөөдөр та бүхэнтэйгээ хөөрхөн игдүүтэй бади дүүгээ уулзалж байна. За, бади мэдөө өөрийгөө танилцуулахгүй юу? Сайн байна уу? Намайг бади гэдэг. Яасан дараахан байх юм? Яг ингээд бади дүү маань сургалт хийгээд байдаг гэлөө нэрэ. Аха, би өөрийн найзуудтай миний биеийн аюулгүй дүрмийн талаар заадаг байгаа. Бэж да? Яасан дүрм гэсэн бэ? Миний биед бас дүрм байна. Жаахан дэлгэрүүлээд яриач. Мэдөө? Хүмүүрд өөр гэсэн бие байдаг шүү дээ. Амьтдад ч ялгаагүй өөр хэлбэртэй, өнгө дүрстэй, өөрсдийн гэсэн бие. Бидний биеийн бүх хэсэг онцгой. Гэхдээ зарим хэсэг нь зөвхөн миний эзэмших хувийн хэсэг байдаг. Тэр хувийн хэсэгт чинь ямар ч үед хин хурж болохгүйг дүрмгээд байгаа юм л да. Яасан хөөрхөн ухаалаг хөөрхөн юм битээч. Яасан гүйлгүй юм ботто. Ах настай дажгүй ухаалаг талдаа л да. Манай сонсогч үзэгчд мэдж байгаа байлгүй. За, окей. Уучлаарай. Арай ч өөрийгөө дүүлэхэд тах шиг байна. За, цааш нь яриа. Бади. За, би жишээ болгож ярив. Дотны хүмүүс чинь чамайг хайрлах, тэврэх, усанд оруулах,
Эсвэл эмчит үзүүлэхээс бусад тохиолдолд хувийн хийсэгт чинь хүрэхдээ заавал зөвшөөрөл авах хэрэгтэй. Энэ дүрмийг сайдар санаарай найзуудаа. Хэрвээ чиний хувийн хийсэгт хүрэхдээ зөвшөөрөл авахгүй, чамд таагүй мэдрэмж төрүүлээд байвал өөрийн итгэдэг хүндээ заавал хэлж байгаарай. Чиний бие бол чиний л бие. Нэрэ миний бие чинь зөвхөн миний л бие шүү дээ. Би ч бас сүрттэй анзаардаггүй ээжээ. Их чухал зүйл байна шүү. Миний дүү тэгээд олон хүүхдүүдэд заан зөвлөж түгээгээрээ заа юу. Баярлалаа. Намайг урьж оролцуулсан Басар ах танд маш их баярлалаа. Нөө. Чамд баярлалаа. Гүү танд баярлалаа. Нөө. Чамд баярлалаа. Танд харин баярлалаа. Нөө. Чамд баярлалаа. Гүү баярлалаа танд. Басар подкаст. Гэртүү